De facto World 12. Өнөөгийн Польш түүх, урлаг, шинжлэх ухаан, аж үйлдвэр болон Монгол Польшийн хамтын ажиллагааны тухай. Польшууд бол маш их төсвөр хадгалжалтай авьяаслаг үйлдвэр соёлын ариун их өв боломжтой үндэстэн. Польш дүүгээ Европын хамгийн өндөр хурдтай хөгжиж буй орн. Түүхийн хүнд хэцүү олон сорилтыг даван туулсан Польшууд шинжлэх ухаан, соёл урлагийн гайхалтай болд амжилтаараа бас дэлхийд алдартай. Польшийн анхны нийслэл Краков болон Вроцлав, Варшав хотоор явж музей, түүх, дурсгалын газар руу эртний сүм цайзаар аялж аж үйлдвэрийн салбараас нүүрс, хүнс болон эмийн үйлдвэрүүдтэй танилцсан. Монгол Польшийн ард түмэн түүхийн явдал, түмэн үйлсээрээ холбоотойг судалж олон хүнтэй уулзаж ярилцсанаа нэгтгэн энэ нэвтрүүлгийг бэлдлээ. Эдийн засгийн олд амжилт ба аж үйлдвэрийн хөгжил. Польшийн эдийн засаг 2004 онд Европын холбоонд элснээс хойш өндөр хурдацтай өсөж ирэв. Аж үйлдвэрлэлийн салбар онцгой хөгжсөн бөгөөд эрчим хүч, уул уурхай, хөдөө аж ахуй, эмийн үйлдвэрлэл гэсэн салбарыг бид онцолж байна. Эрчим хүч. Польш улсын нийт эрчим хүчний хэрэглээ нь жилд 170-аас 180 тераватт цаг. Суурлагдсан үйлдвэрлэх хүчин чадал нь 60 гигаватт. Түүхэндээ үргэлж нүүрснээс хамааралтай байсан өнөөч цахилгаан эрчим хүчнийхэн 65%-ийг нүүрснээс гарган авч байна. Сүүлийн үед нар салхи зэрэг сэргээгдэх эрчим хүчний эзлэгчин өссөөр одоо 20-од хувьд хүрч байна. Польш улс 2030-ад он гэхэд цөмийн эрчим хүч ашиглан илүү олон их үүсвэртэй хүлэмжийн хийг бага ялгаруулдаг систем рүү шилжихийг зорж байна. Польшийн эрчим хүчний зах зээлийн томоохон компаниудын нэг нь Хорус Энерgia. Энэ компани 1984 оноос хойш цахилгаан, үүсгүүрийн төхөөрөмжтэй холбоотой бүх үйлчилгээг цогцоор нь үзүүлдэг. Тэд байгаль орчинд ээдтэй нүүрс хүчний хийн ялгарлыг бууруулдаг, эрчим хүчний технологийн судалгаа хөгжүүлэлт тасралтгүй хийж, түүн дээрээ үндэслэн иж бүрэн технологийн шийдэл бүхий цэвэр эрчим хүчний их үүсвэр бүтээж хэрэглэгчид санал болгодог. Энэ компани байгалийн хий, биохий, ус төрөгч зэрэг сэргээгдэх эрчим хүчний олон их үүсвэрийг хослуулсан цахилгаан үүсвэрийг бүтээж хэрэглэгч бүрийн бизнесийг тасралтгүй найдвартай эрчим хүчээр хангаж байна. Энэ компани 25 жилийн өмнөөс Монгол улсад Монхорус хамтарсан компани байгуулад амжилттай ажиллаж байна. Бид Польшийн өмнөх хэсэгт Silesian воеводад байдаг GSW компанийн бүдрийг уурхад очиж танилцлаа. Польшид нийт нүүрсний 48 орд газрыг 23 уурхай, түүнээс 4 ордыг нь энэ GSW компани ашиглаж байна. Энэ бол дэлхийн хамгийн гүнд 1500 метрт олборлож буй нүүрсний уурхай. Энэ уурхайн хамгийн том сорилт нь оч амархан үсэрч дэлбэрдэг метаны хий. Энэ хийг дээш тасралтгүй соруулж татаад цахилгаан үйлдвэрлэж байна. Тус уурхайг 1978 оноос барьж 1994 оноос олборлож өнөө хүртэл 364 км хонгил бэлдэж 84 сая тонн коксчдөг нүүрс аваад байна. GSW нэгдэл нь Европын холбооны хамгийн том коксчдөг нүүрс үйлдвэрлэгч ба мөн томоохон кокс үйлдвэрлэгч. Кокс үйлдвэрлэдэг 3 компанитай нийлээд жилд 5 сая тонн хатуу ба хагас зөөлөн нүүрс авч 3 сая тонн кокс бусад стратегийн чухал түүхийд гарган авч Европт нийлүүлдэг.
2000 гаруй ажилтнтай коксын хамгийн том үйлдвэрлэгч, экспортлогч ажээ. Польшид 4 кок хийдэг компани байд юм байна. Тэр 4-ийн хамгийн том нь өөрөө 3 ийм үйлдвэртэй юм байна. Тэгээ энэ үйлдвэрлэлээр нь ирээд ингээ яг ийм кокс хийдэг технологитой танилцлаа. Энэ олон замууд болохоор зэрэг наашаага болохоор кокс аваад буцаагаад явуулдаг ийм систем юм байна. Хоёр янзын технологи байд юм байна. Хуурай бөхөөх, куинчин гэдэг. Хуурай бөхөөх, нойтон бөхөөх гэдэг. Сая энд ийм 4 камера гэж ярьж байгаа. Тэрний яг нойтон бөхөөх буюу куинчин гэдэг технологиг харлаа. Ийшээгээ болохоор коксчдаг нүүрсийг аваад 1200 градус хүртэл халаагаад дараа нь буцаж өөр вагон руу ачмагцаа тэр дараагийн куинчин буюу энэ 5 давхар өндөр байшин маш хүчтэй ус дээрээс нь асгаад 1200 градусаас 200 градус хүртэл хөргөдөг юм байна. Тэгээ жоохон байсан жагаа 70-80 секунд болсны дараа ахаад ус цацаад ингээд нийт ерөнхийдөө 200 градус болгоод авдаг. Тэгэхэд яг одоо энэ коксын цэвэршээд ингээ гараад ирдэг ийм үйлдвэртэй танилцаад явж байна. Энэ үйлдвэрийн нийт талбай нь бол 6 хөл бөмбөгийн талбайтай тэнцүү гэж хэлж байгаа. Энэ кокс өөрөө химийн үйлдвэрийн томоохон бүтээгдэхүүн, Европод байгаа хамгийн том үйлдвэр гэж бидэнд ярьж байна. Энд 72 камер байгаа. Нийт 120 м урт гэж байгаа. Тэгээд 4-5 давхар байшин шиг өндөр. Тэгээд нэг ажиллаад игсний дараа 40 жил зогсохгүй ажиллах ёстой. Хэрвээ зогсох юм бол энэ нөгөө бэлдсэн энэ церамик камерууд нь хагарна гэж ярьж байгаа юм байна. Хэлс болгоно өөрөө 1000 тонных гин л дээ. Тэгээд энд ийм том хэмжээний үйлдвэрлэл явуулахын тулд энэ янз бүрийн чанартай янз бүрийн коксчдаг нүүрсийг авчраад холиод тэгээ тэндээс асгадаг юм байна. Коксчдаг нүүрсийг өндөр градуст халаахаар маш их хий гардаг. Тэр хий дотор бол маш чухал химийн элементүүд байдаг. Тэр химийн элементүүдийг авахын тулд хоёр янзаар өндөр нам гэсэн хоёр өөр даралтаар юу хэрэгтэйгээс хамаарат боловсруулдаг юм байна. Жишээлбэл бензолыг ихээр авна гэх юм бол өндөр даралтанд хийдэг юм байна. Гэх мэт тэгээд энэ дотроос нь гарч ирж байгаа хий дотроос хамгийн ялгаж авч байгаа юм байна л да. Бүхэл бүтэн үйлдвэр юм байна л да, цэвэрлэдэг. За энэ биш цэвэр хөхөр гинэ. 100% цэвэр хөхөр. Ингээд шингэнээр эндээс гарч ирээд тэгээ хэд хэм минутын дараа энэ юм өтгөн болж байгаа. За энэ цэвэр хөхөр бол их үнэтэй бордоо хийхэд хамгийн чухал эдгээр нэлээд сайн борлогддог бүтээгдэхүүн гэж ярьж байгаа. Ийм хэмжээд болохын тулд коксчдаг нүүрсийг өндөр температурт хийгээд уурсан агаарыг хийг аваад янз бүрээр боловсруулсаар байгаа ийм зүйлсийг авчдаг юм байна. Уул уурхайн аюулгүй байдал, орчин үеийн техник технологи ба олборлол, боловсруулалтын үйл ажиллагаанаас үүсэх байгаль орчны нөлөөллөөс хамгаалах асуудлыг судалдаг. Дээд Силезийн бүс нутагт 1945 оноос хойш ажиллаж буй үндэсний судалгааны хүрээлэнгээр зочлов. Энэ хүрээлэн бүх төрлийн бүтээгдэхүүн, түүхий эдийн цацраг идэвхийг тогтоож, шинжилж судалдаг орчин үеийн лабораторитой юм байна. My name is Alicja Krzemień. I'm a professor here in Central Mining Institute in Poland. We are a research institute and we are working mostly for the mining industry, coal mining industry in Poland. But we also do a lot of work for other branches and industries, engineering and nuclear power plants.
But I'm also a president of Eurocall. Eurocall is an association for coal and lignite producers. We are trying to support the industry within the transition that's happening here in Europe. One of the topics that is a really hot topic now in Europe is related to methane, because there is a new EU regulation that states that all the mining companies, they have to just report the emissions, and they have to find the ways to reduce these emissions. So for this reason, we are applying as an institute for EU grants for research to develop new technologies, especially related to low content of methane. I'm talking about ranges from 20 to 30% when we are extracting methane, because we are using the methane with high quality. I mean the concentration over 45%. But then we have quite an issue, there's quite a big issue with the low concentration between 20 and 30. And another problematic issue is the ventilation methane. We are organizing a very interesting event to promote and disseminate results of our EU projects related to methane and recultivation or restoration of coal mine sites. Methane utilization and also artificial soil production with a cooperation with Mongolian partners. So this is something really interesting, and we are hoping to have here a delegation from Mongolia. What you do in these institutions is something that Mongolia is to do one day, because mining is such an important sector. But here you talk about 100 years of experiences, and we talk just only a few years of modern mining in Mongolia. So hope that visit of Mongolian delegations will be fruitful mutually. Thank you very much, and we are very happy that you visited our country. We would like to share our experience with you. As we say sometimes that our history is written with the blood of people who died in the mining industry, and for this reason we really have a good experience with dealing with the natural hazards that occur in underground coal mines. Одоо яаж уурхай ажил хийж байгаад зарчим нь юм байна. Энэ урт юм 200 м урт. Тэгээ энэ өрөмч нь ингээд өрөмдөөд ингэж явсаар байгаа. Энэ пластик дуусгамагцаа дараа нь энэ бүх юм чинь ийшээгээ явдаг юм байна. А явуулахдаа энэ хойно нурж байгаа юмнаас хамаардаг ийм том дээвэр байна. Тэгээд энэ бүх юмнууд ийшээгээ ингээд хөдөлсөний дараагийн өргөдгөө явсны дараа энэ нураад энэ тал нь битүүрээд ойролцоогоор ямар ч цагт нэг ийм хэмжээний хонгил гараад ийшээ 200 м гэж. Тэгээд ингээд явдаг ийм механизм одоо ч ашиглаж байгаа гэж. Энэ орчин үеийн уул уурхайн гүний нүүрсний уурхайн олборлолтыг одоо ч ингэж хийж байгаа гэж энд үзүүлж байгаа юм байна. Ер нь энэ уурхайн үзэсгэлэн бол энэ хүмүүсийг энэ уурхайн тухай ойлголт өгөх. Ягаад гэвэл энэ хот чинь өөрөө Слезинд байгаа энэ хид хідэн жижиг хот бүгдээрээ ийм ямар нэг хэмжээгээр нүүрсний зөндөө олон уурхайнууд байна. Нийт 70 гаруй байсан байна. Одоогоор хаагдсаар байгаад яг нөгөө нүүрсний олборлолтыг бууруулсан янз бүрийн нөгөө нүүрс хүчний хий бууруулахын тэргээ бүх шаардлагын дагуу явсаар байгаад энэ бүс нутагт байсан 73-4 уурхайнаас одоо дөнгөж 20 хэдэн үлдсэн. Тэгээд ер нь ингээд улам багасгаад явна гэж ярьж байна. My name is Michał Bończyk. I'm head of Silesian Center for Environmental Radioactivity, part of Central Mining Institute in Katowice, Poland. This lab deals with radioactivity. We measure radioactivity content in samples. We assess the radiological hazard for people, for environment, related to contamination, radioactive contamination in the environment. This contamination could be caused by coal mine industry, energy industry, and other branch of industry. What is important, regardless the process of closing coal mines, the watering process will be continue in the future 100 years or something like that. So even if we have no operating coal mines, the water will be pumping to the surface. This water contains very high concentration of radium, and the monitoring of this situation is very important. Normally,
Normally, in environment, we have a 0.005 becquerels per liter radium. In case of mining water, we have a 60, maybe 100, maybe over 100 becquerels per liter. So this is 5 order of magnitude higher than naturally in the environment. Which could be very dangerous for... Especially in some geochemical conditions. Sediments can precipitate from this water, and in these sediments we observe even higher concentration of radium, because in sediments the concentration could be up to 1 million becquerels per kilogram. Our responsibility is to measure, to provide reliable measurement of these parameters. We are in the isotopes lab. Here is an X-ray tube which we use for generating X-radiation. We can calibrate monitor of radiation here and also performs irradiation of objects. For instance, we can test shielding properties of concrete and other materials against to the X-ray X-radiation. We can irradiate biological objects, for instance plants, and then biologists can measure damages even in very deep level, like DNA damages caused by irradiation. So generally in this laboratory we generate radiation from isotopic source or X-ray tube. Isotopic sources like Cesium, strontium. So you take isotope of those and creating radioactivity, Exactly. and you measuring the impact of the radioactivity for example, construction materials that to be used for a special lab, right? Exactly. Thank you. Thank you very much. Тус хүрээлэн нь Миколов хотод Барбара гэх туршилтын уурхайтай. Энд уурхайн үйл ажиллагаатай холбоотой шинэ технологи, тоног төхөөрөмжийн туршилт, бусад онцлогоо судалгаа хийдэг ажээ. Энэ хүрээлэнгийн шинжлэх ухаан, судалгааны ажлуудын үр дүн нь Польшийн уул уурхайн салбарын аюулгүй ажиллагааны суурь болдог. Дэлхийн олон улсад бас ашиглагдаж байна. Польшийн Катовиц хотоос холгүй 15 км очих энэ туршилтын уурхайд явж байна. Энэ 100 жилийн өмнө хаагдсан уурхай. Одоо ингээд уурхайг ашигладагтай холбоотой бүх төрлийн туршилтуудыг хийдэг Европт байгаа ганцхан лаборатори уурхай гинэ. 30-аас 30 м, дараа нь 41 м ийм гүнд ороод тэгээ энэ дотор ер нь энэ уурхай дотор ялангуяа гүний уурхай дотор метаны хий ялгархад ямар нөхцөл байдал үүсдэг, аюулгүй байдлыг хамгаалах үүднээс яах ёстой юм бэ гэдгийг энэ Европт даяараа ирж энд туршилт хийдэг ийм уурхайд ороод бид ингээд доошоо явж байна. Уурхайчдын чинь бас энэ урт хонгил дээр алхуулаад байхын оронд яг энэ цааны бааз шиг, цааны лифт шиг ингээд хэвтэг бас хавтагаар ингээд зөөдөг юм тээврийн хэрэгсэл байдаг юм байна. Өлгөөд монорейс гэдэг юм ихтэй. Тэгээ тэр нь заавал захиргаанаар биш бас батарейгаар ажилладаг тэр туршилтыг энд хийж байгаа юм байна. Нүүрсний гүний уурхай чинь өөрөө бие даасан маш их олон тоног төхөөрөмжөө шаардлагатай юм байна. Яагаад гэвэл гүний уурхай дотор нөгөө метаны хий их хөрөмтлөгдсөн байдаг учраас түүнийг нэгдүгээрт авах, сорж авах, хоёрдугаар тэр үлдсэн метаныхын хийг бас удирдахгүй болбол жижигхэн жоохон ч гэсэн метаны хий байх юм бол одоо 2%-аас дээш болох юм бол жишээлбэл тоног төхөөрөмж одоо энэ төмөр зам дээгүүр яваад нэг оч үсрэгтэл дэлбэрэлт болдго юм байна л да. Тийм учраас онцгой анхаарсан маш олон арга хэмжээ авдаг. Түүний дотор одоо энэ туршилтын уурхай дотор халааж үздэг юм байна, агаарыг дараа нь хөргөж үздэг юм байна. Ямар ч л гэсэн аюулгүй байдлыг хангах талаар одоо ингээд бүр үнэхээр их зардалтай томоохон ажил болж иж жишээлбэл одоо энд Катовицд энд 1200 м-ийн гүнд одоо уурхайгаас коксчдаг нүүрс олборлож байгаа Европын хамгийн ганцхан хамгийн гүнд байгаа уурхай байдаг. Тэгээд тэр бүхэнд одоо аюулгүй ажлыг хамгаалахын тулд энэ тусгай институт байд юм байна. Тэр нь бүх талаар судалгаа хийдэг. Тэр институтийн харьяанд байгаа одоо 100 жил болж байгаа энэ туршилт институт тэрний
энэ лаборатори нь энэ юм байна. Тэгээ ийм за ер нь бол одоо монголчууд бид уурхай бүх нүүрсний уурхай ил явж байгаа. Хэзээ нэгэн цагт доошоо ороод ингээд гүнд ороход юм бол энэ метан гэдэг хийтэй ажиллах болно. Нөгөөх нь ер нь угаасаа бид нар одоо Өмнө Говь аймаг энэ 2-3 газар метаны хий олсон байгаа. Тэгээ тэрийг одоо ашиглах гэтэл одоо ямархуу хэмжээний зардал үйл ажиллагаа болох тухай энд одоо танилцж байгаамаа. Experimental Mine Barbara, this is the division of Central Mining Institute, National Research Institute. This year we will celebrate 100 years anniversary of founding this unit. Before it was operational coal mine, but for many years already we are using this underground coal galleries of Experimental Mine Barbara to test different installations and implement new technologies in situ conditions to be introduced later on in operational coal mines. Underground coal mines. Underground coal mines, yes, Yeah. yes. This is very unique place, not only in Europe, but I dare to say that also in the world, as we have many partners from United States, from China, all leading mining countries who cooperate with us to test their equipment and develop new technologies which aim is to facilitate mining processes and also to make them, or first of all, to make them safe for the mining staff working underground. We run many international projects. We would be happy if our know-how and experience in this domain can be also shared with the Mongolian mining industry. The World Mining Congress is another very special organization. It was established by Polish professor Bolesław Krupiński in 1958, and since this time it is run by Polish chairman. Within our structures, we gather more than 36 countries, mining countries, including Mongolia. We have strong representation from Mongolia. The aim of this Congress is to organize events every 2-3 years at different locations all over the world in order to promote not only new technologies in mining, but also interpersonal contacts, friendships, which always are very fruitful and benefit in mutual cooperation. All kind of mining. Yes, all kind Coal, of mining. copper, whatever. Yes, not only coal. Okay. Mining in general. Okay. This is the focus. All right. Thank you. Thank you for your time.